За ингээд Ховд аймгийн Чандуун сумын түүхт 100 жилийн өргөн дэлгүүр сайхан болж өнөөдөр ингээд өндөрлж байна. Ингээд сумын хойг үзгээд Улаанбаатар хотоос зориод ирсэн эмээгээс ярилцлага авч байна. За баяр наадам сайхан болж гин үү? Баяр наадмын талаар та сэтгэлдээ хэлээрэй. Баяр наадам сайхан боллоо. Баяр наад энэ наадамд бүхэн барилдаан үзлээ. Орчин зургатаар харлаа. Их сайхан боллоо. Хуучин ангид байсан хүүхдүүд сургалтайгаа уулзлаа, зураг авахгүйлаа, ярилцлаа. Тэгээ гоё юм яа. Нутагтаа ирээд гоё вэ нү? Нутагтаа ирээд гоё сайхан байна. Өглөө босоод 6 цаг тусаа гарахаар нар гарч байгаа нь яг харагдаж байна. Тэгээд уул ус эндээсээ харахаар алтай уулсан минь сайхан цэнхэртэй харагдаж байна. За тэр холоос ингээд сайхан нутгийн хааг зориод ингээд ирлээ. Тэгээд одоо аав ээжээр ингээд сайхан бэлдээд ингээд хүлээж аваад ах дүүнрээрээ ингээд бөгнөрөөд ингээд энэ сайхан байна. Тэр талаар та бас сэтгэлээ хуваалцахгүй. Манай хүү бэр хоёр энэ наадманд маш их бэлджээ. 3 гэр бариад нэг том гээч нь хашаа бариад энэ дотор 3 гэр бариад баашин бариад баашинтаа юм бараад юм хумаа хийгээд 3 гэрийнхаа хамгийн дээд талд нь ээж аав хоёртоо бэлтгээд ордер бүх юмыг бэлтгэсэн байна. Дунд гэртээ хүүгийнхаа том гэрт өөр зочдын гэр болгоод бас дотор нь тогтцуулаад бүх юмыг тавилгатай мавлцсан тавьсан байна. Аль хавраас хойш ингээд та хэдэг хүлээж авах гээд бас ингээд их бэлдсээ. Таны сэтгэл санаанд сайхан хүрсэн биз дээ. Одоо ингээд баяр наадам сайхан боллоо тий. Баяр наадам сайхан боллоо. Энэ хүү бэр хоёр маань наадманд бол өөрсдийнхээ ах トゥ хүлээж авахын тулд маш их ажил хийжээ. Өглөөнөөс аваад нар захтал ажилтсан байна. Би тэрийг ирэхэд энэ гэрүүдийг бүгдийг тогтцуулсан. Доторх тавилга юмыг тавьсан. Тэгээ байдээ. Тэгээ бид хоёр бол маш их хүү бэр хоёртаа маш их баярлалаа. За бид хоёрт та тэгээд одоо энэ өөрөө хөхөд төрөл төрөсөд тэ ач зээ нартай сайхан сэтгэлийн мэдчилгээ тэгээд сайхан сэтгэлийн үгээ бас уламжлахгүй юу? Юу гэж хэлж захимаараа ингээд. Энэ хүүхдүүд энэ одоо манай энэ хүүхдүүд босод энэ ах トゥ нарын хүүхдүүд бол энэ хоёр ахыг хоёр шиг ингэж сайхан хөдөлмөрлөж ажил амьдралаа зохицуулж байгаарэ. Энэ ахыг хоёр нь бол бизнес 8 хийгээд өөрсдөө сайхан авч яваад үр хүүхдээ сайхан болгоод энэ сайхан болсон байна. Тэгэхээр миний хүүхдүүд ажил төрлөө зохицуулаад их сайхан ажиллаад өөрийнхөө биеийг өвчин зовлонгүй эрүүл зэрэг авч сайхан амьдраарай. Эрүүл өвчнгүй эрүүл зэрэг ай хоёулгүй байвал хүн ямар ч энэ сайхан ажлыг хийгээд ингээ амьдрч болдсон байна гэдгийг энэ хүмүүс ахмад хүмүүсийнхаа ажил амьдралаас суралцаад харж амьдрцгаагаарэ. За баярлалаа. Таам тэгээд эрүүлэнхөө зуртурдаа наслаарай гэж ирээё. За баярлалаа. Энэ үр хүүхдүүд минь энэс хойш сайхан ажил амьдралаа зохицуулаад өвчин зовлонгүй эрүүл зэрэг ад жаргалтай сайхан амьдраарэ. За баярлалаа.